AI буюу хиймэл оюун ухааныг бас хэрхэн одоо ашиглаж болох талаарх өнөөдрийн сургалтыг барилгын салбарында зориулан зохион байгуулж байна. Сүүлийн үед одоо хиймэл оюун ухаан одоо бизнесийн салбарт өргөнөөр нэвтэрсэн байна. Мөн дэлхийн олон оронд барилгын салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж энэхүү одоо хиймэл оюун ухаанаар барилгын талбай хяналт мөн одоо биемийг одоо хиймэл оюун ухаантай хослуулан ашиглаж байна. Барилгын зураг төслийг мөн одоо хиймэл оюун ухаантай бас хослуулан ашиглаж байна. Барилгын зургийн хяналт магадлалыг мөн одоо хиймэл оюун ухаанаар хийдэг ийм одоо төвшөнд одоо хөгжиж байна. Тийм учраас Монгол улсад бидний хувьд бас энэ хиймэл оюун ухааныг барилгын салбарт хэрхэн хэрэгжүүлэх боломж юу байна? Үүнийг бид хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Ялангуяа энэ хиймэл оюун ухаан гэдэг бол өөрөө өнөөдөр Монгол оронд туршигтайг байна. Тэгэхээр энийг одоо бид туршиж одоо бий болгохын тулд эрх зүйн орчиндөө ямар өөрчлөлтүүд хийх юм? Энэ талын одоо мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх юм? За мөн одоо энийг одоо цааш нь нэвтрүүлэхэд барилгын норм дүрм стандартад ямар зүйлүүдийг өөрчлөх ингээд бидэнд олон эргэлзээтэй асуудлууд байгаа. Энэ бүх асуудлуудыг бид бүхэн өнөөдөр тайлах гээд өнөөдрийн одоо энэ хөө сургалтыг зохион байгуулж байна.